Сайн байцгаана уу? Энэ эдгээр жижиг түүхүүд нь Бурхны ном болох Библиэс гарсан бөгөөд энэ хэцүү хүн цаг үед тулгарч буй. Зураг номер 1. Нааман Эмишегийн гэрлөөж очиосноо. Эмише бол агуу багш бөгөөд Бурхны Израиль илгээсэн зөнч мэргэн байлаа. Нэг өдөр нэг ир Нааманыг дуудаж тэр түүний гэрт очлоо. Тэр Сэрийн армийн командлагч байсан бөгөөд Сэр нь Израилийн дайсан байсан юм. Нааман эрэлхэг дайчин эр байжээ. Гэвч уйман өвчтэй байсан аж. Тэрээр Израиль руу иржээ. Учир нь тэрээр Эмиша түүний уйман өвчнийг эдгэж чадна гэдгийг сонсжээ. Гэтэл Эмиша түүнтэй мэдлэхийг ч хүссэнгүй. Эмишаас зарцаа илгээж Нааманд очиж хэл. Жордан гол дээр өөрийгөө 7 удаа авгаа. Тэгвэл чи уйман өвчнөөсөө ангижрах болно. Нааман хэлнэж би түүнийг над дээр ирнэ гэдэгт итгэлтэй байсан. Би түүнийг Бурхны нэрээр дуудах болно. Тэр ирж уйман өвчнийг эдгэх болно. Тэгээд Нааман явжээ. Зураг 2. Нааман гол дунд. Нааманы зарцнаар түүнийг Эмишагийн хэлсэн энгийн зөвлөгөөг дагахыг гуйжээ. Тиймээс Жолдон гол руу явжээ. Тэгээд өөрийгөө 7 удаа угаасны дараа Нааман өөрийн уйман өвчнөөсөө салж ажиргалтай байна хэмээн дуулав. Тэрээр уйман өвчнөөсөө бүрэн сайн ангижирчээ. Эмиша түүнээс айсангүй. Тэрээр Бурханд итгэж түүний Бурхан юу ч хийж чадна гэдэгт итгэлтэй байсан юм. Тэрээр хүнд хэцүү үед аврагдахын тулд Бурханыг зөвхөн дагах хэрэгтэй гэдгийг мэдэж байсан ажээ. Зураг 3. Эмиша түүний Бурханы арим. Бурхан Эмишад Сэрийн арим Израиль руу хизээгүй ирж дайрах гэж байна гэж сануулжээ. Эмиша Израилийн хаанд сануулсны дараа Сэрийн хаан цэргүүд хаанаас ч хамаагүй Эмишаг олж барьж авчир өглөө эртэд Эмиша ба түүний зарцнаар Сэрийн цэргүүд түүнийг барихаар ирж байгааг харжээ. Түүний зарц уйлж эзэн минь бид юу хийх вэ? Бид юу хийх ёстой вэ? Эмиша хэлснээр бидэнтэй байгаа хүмүүс тэдэнтэй байгаа хүмүүсээс хамаагүй илүү. Гэтэл түүний зарц гэнэт мордтой Бурханаас хамгаалахаар илгээгдсэн цэргүүдийг олж харжээ. Зураг 4. Эмиша ба сохор арим. Сэрчүүд Эмишагийн газар нутаг дэвсгэр дээр ирэхэд Эмиша Бурхан руу хандан залбирч хэлэхдээ эдгээр хүмүүсийг сохор болгоод өгөөч Бурхан минь. Гэтэл бүх цэргүүд харж чадхаа болжээ. Эмиша тэдэн дээр очин ийхүү альжээ. Намайг даг. Би та нарыг хүсч байгаа хүн рүү хөтлөх болно. Эмиша тэдгээр цэргүүдийг Израилийн хот Самар руу хөтлжээ. Тэгээд Эмиша дахин залбирч Бурхан энэ хүмүүст бүгдэд нь хараа оруулаач гэж залбирахад бүх хүмүүс нүдэн эдэл тэр бүхэн газар тэрхийг харж эхэлжээ. Сэрчүүд тэдгээрийн дайсны хотод ирснийг ухаарчээ. Израилийн хаан тэднийг алахыг хүсгээд Эмиша тэдэнд хоол хүнс өгч тэднийг тавьж явуул гэж сануулжээ. Найзуудаа, Эмиша бол бидний дайснуудаас ч илүү билээ. Хэрвээ бид Бурханд итгэвэл өг шөнзөн авах гэж бүр тэмүүл. Зураг 5. Самарын бүслэлт. Сэрийн арим дахин Израильтай дайдахаар иржээ. Самарын хотыг тойрон бүсэлсээр тун удалгүй Израильд идэх хоолч уух усч үлдсэнгүй. Израилийн хаан хотын ханны орчим дээр гарч алхаж байлаа. Гэтэл 2 эмэгтэй хүн түүн дээр ирж хаанаасаа тусламж ирнэ уйлжээ. Тэд маш өсөглөн байсан аж хаанаа нь юу хийхээс яаж тэдэнд туслахаа мэдсэнгүй. Тэрээр хэлгэнэ.
Учир нь Бурхан тэднийг сирчүүдээс аварсангүй гэж тэрээр хэлгэнжээ. Эмишаг хөнөөхөр шийдсэн аж гэтэл Эмиша хаан руу зурус илгэн Бурхан ин айлдав. Маргааш бол 3-10 самарын хаалгаар зарагдах цаг болно гэв. Зураг 6. Дөрвөн уян өвчтэй хүмүүс. Тэр цагт дөрвөн эр Самарын хаалган дээр сууж тэд хоорондоо хэлцэж яагаад бид энд суугаад тэнд үхэж болохгүй гэж. Гэтэл нэг нь Сирийн армин руу явцгаая гэж уриалав. Тэр зур сирчүүдийн ирж буй чимээ сонсогдов. Тэд тэднээс маш их айж тэгээд тэд Сирийн байрлаж буй газар руу уян өвчтэй хүмүүс ирэхэд тэнд хинч байсангүй. Тэгээд уян өвчтэй хүмүүс хоол хүнсгээд хэрэг болох бүх зүйлсээ авчээ. Тэгээд тэд хоорондоо ярилцаж энэ сайн зүйл биш. Бид эдгээр зүйлсийг хүмүүстэй хуваалцах ёстой гэжээ. Тэгээд тэр дун удалгүй тэдгээр хоол хүнсийг Самарын хаалган дээр ирж заржээ. Эмишагийн хэлснээр бүх зүйл бодит байдал дээр болов. Бурхан Израилийг аварч түүнийг зарц Эмишаг аварчээ. Найзуудаа. Бурхан хүүгээ биднийг аврахын төлөө илгээсэн. Тиймээс ч бид сайн сайхан мэдээг, сайн сайхан зүйлийг бусдад хуваалцах хэрэгтэй. Зураг 7. Йона Бурханаас цухтаасан нь. Эмишя насан эцэлсний дараа өөр нэгэн мэргэн зүүнж Израильд түүнийг Йона гэж дууддаг ажээ. Бурхан Йонод альдав. Нивеве хот руу яв. Тэгээд намайг тунхаглал. Би тэднийг яаж бузар булаа болохыг харлаа. Нивеве бас Израилийн дайсан болсон газар үлээ. Йона тийшээ явахыг хүссэн. Тэгээд тэр зүхтахыг хичээж зав олж суув. Учир нь Йона тийшээ явахыг үнэхээр хүссэнгүй. Тэрээр завны хөлсийг төлж суугаад хөдлөхөд удалгүй хүчит чураг дэгдэж завиндах хүмүүс ч айн дэгдэв. Гэтэл энэ бүхэн хинээс болж байгааг Йона сайн мэдэж байлаа. Тэгээд энэ бүхэн Йоноос болж байгааг мэдэж үүдэн гарч буй зөвхөн Йоноос болж байсныг мэдцгээв. Зураг 8. Йона ба авраг загас. Худалдаачид асуусан нь чи юу хийсэн бэ? Бурхныг хэлгнүүлэхээр чи юу хийсэн бэ? Тэр Бурханаас цухтан явж байгаа хэлжээ. Тэр юу хийвэл зохистой вэ гэж Йонагаас асууцгаав. Йона хариулсан нь далайг тайвшруулахын тулд намайг далаараа шид. Би надаас болж шуурга дэгснийг мэдэж байна. Тэгээд завиндах хүмүүс бүгд Йонаг алахыг хүссэнгүй. Гэтэл шуурга улам дээр ширүүсч улам хэцүү байдалд орсон тул тэд Йонаг далаа руу шидэв. Гэсэн хэдий ч Йона өгсөнгүй. Зурнаас харахад авраг загас түүнийг залгижээ. Йона авраг загасны гидсэн дотор 3 өдөр 3 шөнө амьдрав. Авраг занаас түүнийг идэхийг хүссэнгүй. Авраг загас түүнийг хуурай газар руу бөөлжин гаргав. Учир нь Йона авраг загасны гидсэн дотор байхдаа Бурханаас залбирanгуйжээ. Зураг 9. Нивевед Йона. Бурхан Йонатай дахин ярилцав. Нивеве хот руу яв. Тэгээд намайг тунхаглал. Миний чамд юу гэж хэлснийг тэдэнд хэл. Йона түүний хэлснээр Нивеве хот руу явж Бурханы хэлсэн ясаар хүмүүст сануулж 40 хоног дотор Нивеве хот устгахыг сануулав. Хаан бол бүх ард иргэд бүгд мацаг барьж таар өмсөж бузар булаа явдлаа зогсов. Үүнд Бурханы сэтгэл зөөрөлж Нивеве хотыг устгахгүй байгаар шийджээ. Найзуудаа, яг Нивеве хотод амьдардаг хүмүүс шиг бид нар муу мухай үйлсээ зогсоож Бурханыг дагах хэрэгтэй. Бурхан бидэнд хайртай. Бурхан бидэнд сэрэмжлүүлэхээр түүний хүү Иесус Христийг бид рүү илгээсэн билээ. Иесус биднийг аврахаар ирсэн. Бүх хүмүүс түүнийг дагах тун. Зураг 10. Эстер болон хаан эзэн. Эстер бол үнэхэр үзэгсэлэндээ Йоодэ охин байв. Тэрээр Израилаас иржээ.
Түүний эцэг их нас барсан тул түүний авга ах Мордехай түүнийг халамжилж байв. Иерусалимээс ирсэн Мордехай Эстер нар Перс руу иржээ. Персийн хаан үнэхээр хүчрхэг нэгэн байжээ. Түүнээс хүн болгон эмээдэг байв. Түүний хатан түүнийг уурлуулахад тэрээр хатнаа өөр нэгэн эмэгтэйгээр өргөмжлөхийг хүслээ. Тэгээд тэрээр хаан тус даяар бүхэл залуу онгон охтыг цуглуулж тэн дундаас Эстерийг сонгон хатнаар өргөмжлөлөө. Тэрээр өөрийгөө Юудэ хүн гэснийг нууцлав. Зураг 11 Мордехай мөрхөөс татгалзсан нь. Хамаан бол маш их мэдлэлтэй нэгэн Перстэй тэр цагт байжээ. Түүний хажуугаар өнгөрсөн болгон түүнч мөргөж мэдлэх ёстой байсан аж. Гэтэл Мордехай зөвхөн бурхны л өмнө би бүхсгийн мөргөх болно гэж айлдав. Хамааны өмнө бүхийсэнгүй. Хамаан хийлгэнэж түүнээс өшөөг авахыг хүсжээ. Нэг өдөр Хамаан хаанд хандан Юудэ хүмүүс таныг тушаалыг зөрчиж байна. Аливаа хуурал гаргаж тэр хүмүүсийг хөнөөе. Хамаан бүр хаанд мөнгө өгсөн бөгөөд хаан түүний хүсэлтийг зөвшөөрөв. Хамаан хүмүүст хэдхэн өдрийн дотор бүх Юудэ хүмүүсийг аал гэж тушаав. Хамаан дүүшлэр бэлдэж сэтгэл санаа сайхан байсан бөгөөд Мордехайг дүүшлэхээр захиж байлаа. Мордехай Эстерт хандан "Чи хаан руу очиод хичээнгүйлэн өөрсдийн хүмүүсийн төлөө хичээнгүйлэн гуй" гэж Эстерт айлдав. Хэрв хүн болгон өөхөх ёстой юм бол би ч таач өөхөх ёстой гэж Элдэр Юудэ хүмүүст өөрснийхөө төлөө залбирахыг гуйгаад би хаан руу бараалахаар явлаа. Хэрв та өөхөх ёстой юм бол би ч гэсэн өөхөх ёстой гэж айлдав. Зураг 12 Эстерийн найр. Бурхан Юудэчүүдийн залбиралд хариу өгчээ. Эстер хаан болон Хамааныг тусгай найранд урьжээ. Найрын үеэр хаан Эстерийг яагаад ийм гунигтай байгааг асуув. Хатан Эстер чи юунд ингэтлээ гуниглов? Эстер хэлэхдээ хаантаа би өөрөө амьдрах эсгээч мэдэхгүй байна. Би болон миний хүмүүс цаазын ял авсан бүлгөө. Хаан гинэд уурсаж хэн ийм зүйл хийдэг байна вэ? Гэхэд Эстер бидний найсан муу санаат Хамаан гэж айлдав. Хаан гинэд намааны хорон санааг мэдэн хэлгэнэ. Хамаан өөрийнхөө бэлдсэн дүүшрт өөрийгөө дүүшлэн хөнөв. Тэгээд бүх Юудэ хүмүүс чөлөөлөгдөв. Найзуудаа Эстер өөрийнхөө хүмүүсийн төлөө өөрөө өвхөж бэлэн байлаа. Гэвч Есүс бидэнд хайртай гэдгийг тэр санджээ. Есүс биднийг аврахын төлөө загалмай дээр цовдлогдсон билээ. Зураг 13 Даниэл ба түүний нөхөд. Даниэл, Нехемия албалган хүчээр тэдгээрийн дайснууд сурших газар амьдарчээ. Гэсэн хэдий боловч тэрээр зөвхөн ганц үнэн бурханд л залбирдаг байв. Даниэл ба түүний 3 найз бүгд Юудэ хүмүүс байжээ. Тэдгээр өөрсдийн дайснууд албан хүчээр их сэтгэл дундуур байв. Вавилоны хаан тэдгээрийг түүнд үйлчлэхийг хүсжээ. Тиймээс тэд хар хэл болон бүх урлаг соёл юмс чаншлыг сурах шаардлагатай байв. Даниэл болон түүний нөхөд хааны зовголдог дээд зэргийн эдээс шүүс зоглохоос татгалзав. Энэ нь Израилийн ёс заншлыг зөрчин гэдгийг тэр мэдэж байдаа. Бурхны хуулийг дагах ёстой гэдгийг тэд мөн мэдэж байв. Тэд зөвхөн Бурхны хуулийг л дагахыг хүсв. Тэгээд тэр ахлагчаасаа зөвхөн ус ууж ногоо идэхийг л хүсв. Ахлагч нь тэднийг ингэж хоолохоосоо болж өвдөж бас туурахгүй гэж санаа зовлоо. Гэтэл тэдгээрд та бидэнд битгий санаа зов. Бид өвс идэж ус уусан ч гэсэн хааны эдээ шүүсийг зоогддог сэргүүдээс улам илүү жавхаатай чирэг харагдах болно гэж альдлаа. Зураг 14 Даниэл ба Вавилоны хаан. Вавилоны хаан зүүдэлжээ.
Тэр бүх мэргэж төлөгч нараа дуудаж түүнд хариулахыг асуулаа. Тэр юу зөвдөлсөн тухайга тэдгээрт ярьж энэ зүуднийхээ хариуг авахыг хүсжээ. Тэдний хинэнч зүудийг нь тайлж чадаагүй бол бүгдийг нь хөнөхөр шийдэв. Даниэл ба түүний найз нар бурханд хандан залбирч бурханд түүнд илчилж хааны зүудийг тайлв. Тэгээд Даниэл хаанд бараалхаж хэлэхдээ бурхан л зөвхөн нууцыг тайлж чадна гэв. Тэгээд бурхан танд ирээдүйд юу болохыг хэлж байна. Зүүдэн дотроо хаан дэлхийн бүх хаанд улсуудыг харсан. Тэгээд хүний байгуулсан улс орон бүгд устдах болно. Харин бурханы байгуулсан улс орон бүгд өөрд мөнх оршин тогтно. Эдгээр бүх зүйлүүд бүгд танд руу өгөгдсөн бөгөөд хаан Даниэлд талархаж бүх мэрэгч төлөгч нар амьдулжээ. Зураг 15. Бурханы дүр төрх. Вавилоны хаан асар том алтан хөшөө байгуулж бүх ард иргэдийг ирж үзхийг тушаажээ. Мөн бүх зарц ард иргэд хөгшлийн дах чигмээгээр бүх зүйл газар сөгдөн алтан хөшөөнд мөргөх ёстой гэж үүрэг болгов. Хэн энэ хуулийг зөрснөөр тэр хүн улаасан халуун тоогоор шидэгдэх хаж. Гэвч Даниэлийн найз нөхөд болон Даниэл өөрөө мөн түүний найз Шадрах, Мишах, Абед-него нар алтан хөшөөнд мөргөж сөгдгөөс татгалзав. Тэд цорын ганц өнөө бурхан л залбир нь болно гэж айлдав. Нэгэн эр түүнд тэдгэрийг харсан бөгөөд хаанд инхүү айлдав. Хаантаа тэд таны хуулийг зөрчиж байна. Тэдгээр хүмүүс алтан хөшөөнд залбирахаас мөн алтан хөшөөнд сөгдөхөөс мөрхөөс татгалзлаа гэж айлджээ. Зураг 16. Улаасан зөөх. Хаан Шадрах, Мишах, Абед-него нарыг дуудаж инхүү айлдав. Хэрв та нар алтан хөшөөнд мөргөх сөгдөж явахгүй юм бол та нар улаасан тоогоор руу шидэгдэх болно. Ямар ч бурхан та нарыг аварч миний савраас чөлөөлөхгүй гэв. Тэд хариулсан нь бидний үйлчлдэг бурхан биднийг аврах ба хэдий тэр тэгэхгүй байсан ч бид нар алтан хөшөөнд сөгдөхгүй. Тэгээд Шадрах, Мишах, Абед-него нарыг халуун тоогоор шидлээ. Хаан гэнэт хашгирч хар 4 эр гал дотор алхаж явна. Би харлаа дөрөвдөх нь яг л бурханы хүчит төрхтэй юм. Тэгэхэд 3 эр гал дундаас гарч ирж тэд нар шатаагүй байлаа. Хаан хэлсэн нь бурханыг дагуулж Шадрах, Мишах, Абед-него нарыг бурханы авруулахаар өөрийн элчийг илгээлээ. Бурхан өөрийн элчийг Даниэл болон түүний найзуудыг аврахаар илгээсэн бөгөөд гал дотор алхаж буй дөрөвдөх элч нь бурханы элч байв. Хаан уулга алдаж өөр ямар ч бурханд ингэж аврахгүй гэж айлдав. Зураг 17. Даниэл бурхан руу хандан залбирав. Даниэл бүрх эрх мэдэл хүч чадал зогсож байлаа. Босод хүмүүс түүнд атаархаж эхлэв. Даниэл бурхан зөвхөн бурханыг дагдаг байсан тул тэдгээр хүмүүс түүнээс өөсөр ирээд олсонгүй. Тэгээд түүний дайснууд хаан дээр 30 хоногийн дотор хинч хаанаас өөр хүн бурхан залбирах ёсгүй гэдэг хууль гаргуулжээ. Даниэл энэ хуулийг гаргасныг мэдсэж байсан ч гэсэн Даниэл бурханд үргэлжлүүлэн залбирсаар байлаа. Түүний дайснууд түүний гэртээ бурханд залбирч байгааг хараад хаанд очин айлдав. Хаантаа Даниэл таны хуулийг зөрчиж тэр гэртээ бурханд хандан залбирсаар байна гэж айлдав. Тэгээд тэдгэр хүмүүс Даниэлийн гэр рүү очиж Даниэлийг баримчилж хаан дээр тушаажээ. Үүнийг сонсон хаан ихэд гашуудж шинээр гаргасан хуулиар 30 хоногийн дотор бурхан залбирсан хинч нэг арслангийн нүдэн шидэгдэх ёстой байв. Даниэл мөн арслангийн нөх. Хаан Даниэлийг хөнөөхийг хүссээгүйч өөрийн хуулийг зөксөж чадсангүй. Тиймээс Даниэл арслангийн нөх рүү шидэгджээ.
Маргааш өглөө эрт хаан эртлэн босож арслангийн нөхрөө гүйж очиж хашгираад Даниэл бурхны дагуул. Даниэл чи амьд уу гэж хашгирав. Чиний бурхан үнэхээр чамайг арслангийн савраас аварч чадв хэмээн уулга алдав. Гэтэл Даниэл хариулж миний бурхан өөрийн сахиусан тэнгэрүүдэд эргээж арслангийн амьгийг хаасан. Гэтэл хаан баярлаж түүний арслангийн нүхнээс гаргаж авав. Тэгээд Даниэлийн дайснуудыг арслангийн нөхрөв хэдэл хийсэн даруй арслан тэднийг хэдэн хэсэг тастан хаяв. Найзуудаа бид бурханд ямар ч үед итгэмжтэй байх ёстой. Хэрвээ тэгж чадвал тэр биднийг ямар ч хүнд хэцүү нөхцөл байдлаас биднийг аврах болно. Зураг 19. Нехемия агуу хааны өмнө. Нехемия бол бурхныг дагагч Едэ хүн байлаа. Тэр Вавилон Даниэлийн дараа цаг үед амьдарч байлаа. Иерусалимд хотод гай гамшиг нүүрлэж хүнд хэцүү цаг үед тулгарчээ. Юудэчүүд амьдрахад туулын хүнд хэцүү байлаа. Нехемия хааны туслагчаар ажиллаж байв. Нэг өдөр түүнийг хаанд үлчиж байх зор хаан гинэд асууж Нехемия чи яагаад гуниглан вэ гэхэд Нехемия инхүү өгүүлв. Юуны төлөө та асууна вэ? Нехемия чимээгүй бурхан залбирч хаанд хандан миний эцэг өвгдийн хот руу илгээгч намайг тэнд дуудаж байна. Магадгүй би тэр хотыг дахин байгуулах болно. Хаан түүний хүслийг зөвшөөрж Нехемия эцэг өвгдийн хотыг илгээжээ. Зураг 20. Нехемия сүрсэн хотыг шалгасан нь. Хаан Нехемиад хүн хөөч болон эд зүйлс материал гэх зүйлээр тусалжээ. Тэр Иерусалим хүртэл явж түүний дайснууд түүний талаар аль хэдийнэ түүнийг ирж байгааг мэдэж байлаа. Тэгээ тэд дуурсаж идүүлчүүдэд туслахыг огтхон ч хүссэнгүй. Нехемия тэднээс айсангүй. Тэр бурхныг түүнтэй хамт байгааг мэдэж байлаа. Нехемия Иерусалимд ирж шөнөөр бүх хот худамжийг шинжин бүх газраар явж шинжлээ. Түүний юу хийж явсныг хүмүүс мэдсэнгүй. Дараа өглөө Нехемия идүүлчүүдэд дуудан бүгд цуглалцгаав. Алуу бүгдээр Иерусалимын ханыг даган босгоцгоё. Тэгвэл бид дахин шившиг болохгүй гэв. Тэр бурхан бидэнтэй хамт байна. Тиймээс дайснуудаас айх хэрэггүй гэв. Тиймээс бүх хүмүүс Нехемиатай хамт ханыг босгож эхлэв. Зураг 21. Ханыг досгон босгов. Юудэчүүд ханыг дахин босгохоор ажилцгааж эхлэв. Зарим нь хогийг нь цэвэрлэж байхад зарим нь ханыг барьж байв. Үүнээс болж тэдний дайснууд ихэд хэлэгнэж тэд ажиллаж буй байх зур юудэчүүдийг алхаар занлаа. Тиймээс бурханд хандан дахин залбирч бурхнаас түүнд юу хийвэл цохилтойг хэлж өгөхийг гуйв. Тэгээд ажиллаж буй ханан дээр бүх хамгаалагч томилон бүр зэвсгээр хангав. Тэдний дайснууд ямар ч юудэчүүдийг алах ямар ч боломж байсангүй. Зөвхөн 52 хоногийн дотор тэдгээр хүмүүс ханыг дахин байгуулж чаджээ. Зураг 22. Эзра хуулийг уншсан нь. Бүх юмыг босгосны дараа юудэчүүд бүгд Иерусалим цуглалцгаав. Эзра бурхны дуу хоолойг дамжуулагч нэгэн байв. Тэрээр ариун Библийг уншиж тэдэнд сургаал альдав. Зарим хүмүүс уйлж эхэлцгэлээ. Учир нь тэд бурхны хуулийг дагаж мөрдөхгүй байгаагаа ухаарсан учраас. Ингэх нь бурхан хотыг сүрүүлсэн гол санаа нь байлаа. Хүмүүсээр гмийг нь ухааруулснаар дайснуудад хотыг сүрүүлэх ямар ч боломж өгч чадсангүй. Юудэчүүд нүгэлт байдлаасаа гарч бурхныг дагахаар шийдэв. Нехемия хүмүүст инхүү айлдаж хүмүүсээ гуниглахаа боль. Бурхны хайр инрэл болон бидний хайр инрэлд бурхан хүч зориг өгөх болно. Найзууд чамд баяр баясгалан байна уу? Бурхан бидэнд баяр баясгалан сүнсний хүч чадал бүхнийг Библийг уншсанаар бид ойлгох болно. Зураг 23. Иесус агмадар
Бурхан бол цорын ганц бурхан юм. Бурхан өөрийн хүү Есүс Христийг илгээсэн бөгөөд Есүс нь энэ дэлхий дээр олон жил амьдрасан юм. Тэр маш олон зүйлийг хүмүүсийн төлөө хийсэн бөгөөд олон сайн сайхан зүйл хүмүүсийн төлөө хийж байжээ. Гэтэл зарим хүмүүс одоо хүртэл түүний тушаалыг дагаагүй бөгөөд тэр үед ч дагаагүй юм. Бид бүгдээрээ нүгэл үйлцэн. Түүнийг эсгээл бидний хувьд сүнсээр үрд өөхөх явдал юм. Есүс үхлээс өөрийгөө авраагүй үгсэн. Бурхан хорон санаад ирд Есүсийг хөнөөхийг зөвшөөрсөн. Тэд түүнийг залмай дээр цовдлсон юм. Хэдий тийм боловч Есүс бидний нүглийг өөрийн үхлээр цайруулсан. Учир нь Есүс бидэнд хайртай учир хэрв бид Бурхан дээр очивол Есүс бидний нүглийг хэлтрүүлэх болно. Есүс бидэнд сүнсний амьдралыг өгч бид түүнийг улам ихээр хайрлаж бас түүнтэй хамт амьдарч түүнд үйлчлэх болно. Зураг 24. Есүс үрдийн амьдралын талаар хүмүүст үзүүлсэн нь. Найзаа, амьдрал бол яг үхэл рүү дагуулж буй өргөн агуу гудамжаар алхалж буй мэд. Хэн Бурхантай хамт алхах нь тэр хүн үрдийн амьдралд хүрэх болно. Тэд бүгд сатаны зам дээр алхаж байгааг нь өгсний дараах мөнхийн гисгэлтэй үхэл рүү алхаж байгаа мэд. Энэ бүгд гисгэлийн дараа Есүс залмай дээр зорж тарчилж нас барсан. Гэтэл тэр дахин амьсан бөгөөд тэрээр одоо Бурханы дагах нь ямар агуу болохыг үзүүлж байна. Бид бүгд Есүсийг дагах хэрэгтэй. Энэ нь Есүсийг дагахад хэцүү болож үүний эцэст бид нар амгалан амьдралыг хүртэх болно. Зөвхөн Есүс Христийг дагуул бидэнд диваажинд хүрнэ. Дахин зовх хэрэггүй болно. Диваажин бол үрд мөнхийн амар амгалангүй газар бөгөөд Бурхан ч тэнд бий. Есүс хэлэхдээ би бол Бурханд хүрэх зам. Хинч надаар дамжихгүйгээр Бурханд хүрч чадахгүй. Тиймээс надад залбирч, намайг дагаж, миний замыг дагахснаар бид та нарт миний нэрээр гуйсан бүхэнд чинь би хариулах болно.